За хувьсагч гэж юу вэ гэдэг талаар хэлээ ярилцсан. За хувьсагч буюу за англиар бол variable гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл хувьсан өөрчлөгдөх гэсэн утгатай тийм олон янзын утга авч болно. За энэ ямар тохиолдолд хэрэглэгддэг үг вэ гэхээр альва нэг зүйлийг ямар тоо хэмжээтэй хичнээн байгааг тий одоо юугаар хэдийн тоогоор илэрхийлэгдэх вэ гэдэг нь тий мэддэхгүй бол юу одоо чинь урт нь ч юм уу тий тоо хэмжээ мэддэхгүй бол хувьсгчаар одоо илэрхийлдэг. Жишээ нь би нэг тоо сансан гэдэг миний сансан доон дээр 3-ыг нэмээд за тэрийгээ дараа нь 2-оор үржүүлэхээр тэр маань 8 гардаг бол би хэдийн тоо сансан бэ гэдэг ч юм уу. За ингэхэд бол одоо хувьсгч бол одоо хэрэг болдог. За тэгээд хувьсгчийг бол ихэвчлэн тэгштгэл юм уу тэнцэтгэл биш. Тэгээ альва зүйлийн хоорондын хамаарлыг одоо илэрхийлэхээр одоо бичигддэг математикийн одоо юм дээр илэрхийлэлүүд дээр бол одоо мэддэхгүй тоог илэрхийлэхэд бичиж байгаа үсгийг илэрхийлдэг байгаа. За тэгээд үсэг нь бол одоо юу гэж болно? Латин цагаан толгойн латин үсэг байж болно. За англи цагаан толгойн үсэг байж болно. Грек цагаан толгойн үсэг байж болно. Тэгээд зарим тохиолдолд бол бага ангид бол дүрсээр тий гурвалжнаар дөрвөлжнөр за заримдаа цэцэг навчаар ч юм уу тий ийм зүйлээр бол илэрхийлэн бичсэн. Ерөнхий цаад санаа нь бол энэний оронд мэддэхгүй тоо байгаа шүү. Тэр тоог олоорой гэсэн утгатай. За жишээ нь эндээс олох юм бол А-гийн хувьд бол 1-ийн тоо байх юм бол 1 дээр 3-ыг нэмээд 4, 4-ийг 2-оор үржүүлээд 8. Тэгэхээр сансан тоо маань 1-ийн тоо байх нэ.